Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлыг хэрэгсэлээр Финляндын Rapala, VNC корпорацийн Rapala, Fox, Supix, VNC, Storm, Trigger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монголоос ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны хадан өвлийн хөд хөнгөө зэлүүд нутгийг гагцгүй машиндаа найдан зорьдог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Трейд. Сайн байцгааны хүн үзэгчтэй, сайн байцгааны загслын спортыг сонирхсан залуусаа. Та бүхэндээ дахин уулзч байгаадаа маш их баяртай байна. 2014 оны энэ дугаар хүртэл бид нар бас төр завсарласан байгаа. Энэ тодорхой шалтгааны улмаас төр завсарласандаа бас хүлцэлгчээ. Тэгээд загслын спортыг сонирхсан залуустай хүргэж байгаа энэ удаагийн дугаарыг бид нэр Өсг камптай хамтран та бүхэндээ хүргэж байна. Өсг камп маань Өгийн нуурынхаа хойд талд буюу Мэргийн шанаа гэдэг одоо мэдж байгаа хойдлоос орсон урагшаа төрж орсон мэргийн шарааныхаа зүүн хойдтод байрлаж байна. За нэлээд олон гихтээ тэгээ бас онцлог гэвэл Өсг камп маань загсчтай зориулж нэлээд үйл ажиллагаа явуулд юм байна. Тэгээд биднэрт хэллээ өвлийн үйлрэлд бол ерөөсөө Өсг камп ганцаараа энэ баг энд гэртээгээ үйлдэн тэгээд сайхан дулаан гэрээр үйл загслагаар ирсэн загсчтай бас ингэж халуун дулаан юм уран амьсгалтай гэрээр үйлчлэх юм байна. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байгаад дахин баяртай байна. Тэгээд хамтаа загслын үзэгчтэй. За Өгийн нуурын маань алган ийм сайхан байдруу тарган байдаг. За өнгө зүс маш сайтай. Алган зогсол ерөнхийдөө бол махчин загсанд орно. За үүнийг болохоор голын цөөвөр гэж нэрлэдэг ба. За би энэ тавыг харж байна. За энэ алган зогсол буцаага тавьчих. Алган гих мэтчлэн махчин загснуудыг бол голцоо спиннингээр загсаж бол барьдаг байгаа. За спиннинг гэдэг бол махчин загс. За зарим нэг төрлийн эвсэг засыг барихад зориулагдсан нэг төрлийн загслын хэрэгсэл юм байна. За спиннинг гэдэг бол ерөнхийдөө спин буюу эргэлт гэсэн үгнээс гаралтай. За тэр эргэлт гэдэг үгийн одоо гол утга нь ихлээр энэ дамартай холбоотой гэж ойлгож болно. За энэ жишээ нь спиннингийн дамар. За түүнийг татах үед бол эргэж байна. За энэ хэрэгслэр нь болохоор спиннинг гэж нэрлэсэн байна. За спиннингийн тоног хэрэгслийн хамгийн гол зүйл болохоор мэдээж спиннингийн уурга. За та бүхэн харж байна. Миний гарт спиннингийн уурга байна. Энд хийцийн үед бол маш энгийн бариултай. Доороос барих 2 гараа шитгэж зөрөөс бариултай. 1 гараа шидэж болно. Мөн гараа барьж гаад тоглолт нь уурга маань ерөнхийдөө үндсэн хэсэг нь болохоор бариул, үндсэн бланк буюу энэ гол тэгээд дээрээс нь энэ бариул хэсэгтээ суусан энэ дамар тогтоогч, дамар баригч энэ хэсэг дамрыг барьж байгаа хэсэг мөн цагираг. Цагираг бол үнэндээ
томоос хавлаад жижигрүүгээ маш олон юм цагирганаас бүрдэн энэ цагир маань гол бол утсыг бол чиглүүлж холын зай шийдэх зорилтойгоос гадна загас орсон том загас орсон үед бол уургыг жиг дачаалж ийм үүрэгтэй зүйл байгаа. За цагирыг болохоор ерөнхийдөө хөтөч гэж нэрлэдэг байгаа. За ийм байна. За дамарны хувьд болохоор спиннингийн дамар том жижиг янз бүр байж болно. Энэ гарыг болохоор баруун талаараа эргүүлж болно, зүүн талаараа эргүүлж болно. Дамар бол үндсэндээ болохоор сууд, граффити их бий, бариул буюу синж тийм ээ. Энэ уцорогчийн синж байна, уцорогчийн шарик байна. Яг энэ спул буюу энэ яг хүрд. Ийм хэсгээс бүрдэн энэ хүрдэн дээр тоормоз бол байна. Энэ тоормоз өсөлмжтэйгээр том загас орсон үед бол энэ тоормозыг ажиллуулж ерөнхийдөө загасны хүчийг сааруулах ийм зорилготой байдаг. Спиннингийн уургыг ерөнхийдөө хийцээс хамаараад хоёр төрөл хувааж байгаа. Нэг нь болохоор миний гарт байгаа спиннинг гэж нэрлэдэг байгаа энэ зүйл. Хоёрдугаарт нь яг одоо энэ барьж байгаа бейткаст. Энэ ядгаа нь болохоор ерөнхийдөө дамраараа нэрлэгдэж. Энэ бол бейткастын дамар. Түрүүний барьжсэн миний дамар болохоор спиннингийн дамар. За бейткастын дамарны ялгаатай нь спиннингийн дамрыг бодвол инерцийн дамар байна. Спиннингийн дамар болохоор инерцгүйгээр утсал өөрөө ямар ч инерцгүйгээр шилэгдэнэ. Бейткастын дамрын хувьд болохоор ялгаа нь утас шидэгдэх үед бол өөрийнхөө хүрдийг эргүүлж инерцээр нь ажилтдаг ийм учиртай. Тэгээд бейткастын дамрын хийцийн хувьд бол маш ялгаатай байна. Бейткастын дамар харьцангуй жижигхэн түүнээс гадна бейткастын дамар бол чадaltaй гэж үздэг. Каст гэж нэрсэн юу гэсэн каст гэдэг нь болохоор шидэлт гэсэн үг. Өөрөөр хэлбэл арай илүү хол шиддэг гэсэн ийм утгатай. За ингээд санаатай байгаа. За ингээд энээс нь хамаарат спиннингийг ерөнхийдөө хийцээр нь спиннинг кастинг гэж хоёр бол хувааж байгаа. Бейткаст гэж болно, каст гэж болно. За тэгээд хоёулынх нь үүрэг нь ижлэхэн тодорхой жинтэй магачин загсан зориулсан воблер. Воблер гэдэг маань одоо ийм хатуу жарахаг дүүрээсэн ийм хэлбэртэй энэ зүйл байна. Воблер мөн одоо жигүүд түүнд бэхэлсэн ийм силикон эрзэний ийм жарахаа мөн спиннер буюу эргэлдүүрүүдийг орсоор бисна гэж нэрлэдэг эргэлдүүрүүдийг шитгэж зориулагдсан ийм тооны төхөөрөмжийг болохоор спиннинг гэж нэрлэж байгаа маа. За тэгээд спиннингийн дараагийн нэг зүйл болохоор утас байдаг. Утас бол манайхаа утас өнөөдрийн хүртэл монголчууд маань хамгийн хэрэгжилжсэн утас бол яг энэ миний гарт байгаа нилон утас. Нилон утас бол ерөнхийдөө хүч чадал ихтэй зөөлөн нилон материалаар хийсэн монофиламент утас байна. За тэгээд моно утасны бас нэг хэлбэр болохоор юу л байна л да. Сүүлийн үед нэлээд хэрэглэгдээд байгаа флуорокарбон утас байна. Энэ бол 100% флуорокарбон. Ихэвчлэн спиннингээр загшилтаа флуорокарбон утсыг хэрэглэдэг. Анхны бидний одоо ихэвчлэн хэрэгж сурсан гэдэг энэ юуг бол нилон утсыг бол ихэвчлэн гадаргуугийн өгөөс тоглуулдаг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тодорхой усны мандал дээгүүр тоглож байгаа өгөөс үүдэг. Өөрөөр хэлбэл нилон утас бол хөх чадвар нь болохоор флуорокарбон илүү. Флуорокарбон утсууд болохоор миний гартаа суффиксийн castable Invisalign 100% флуорокарбон гэсэн ийм утас чинь байж л да. Энээс нь хэлэхлээр болохоор флуорокарбон утас болохоор castable илүү хол шидэгддэг гэсэн. Түүнээс гадна Invisalign нүдэнд үзэгддэг. Флуорокарбон утсын өөрийнх нь өнгө нь болохоор ер нь усны индекстэй их ойролцоо учраас энэ флуорокарбоны өөрийнх нь өнгөөс үл улаан байна уу, ногоон байна уу үл хамааран усан дотор ороод харагддаг. Эхлээд загас бол энд ямар нэгэн хар байхгүй тийм ээ. Харгүйгээр энийг одоо өгөө шиг хөөж өмхөх ийм магадлал өндөр байдаг. Түүнээс гадна флуорокарбон утас болохоор нилон утас шиг наранд гараад гэмтчихдэг. Түүний дотоод бүтцсэн болохоор нарны хитяан төв маш тэсвэртэй байдаг. Тэгээд харагдахгүй нарны хитяан төв гэмтэхгүйгээс гадна хүнд ердийн нилон утсыг бодвол нилон өөрөлдвөл бидний сатурк утас гэдэг. Сатурк утсыг бодвол харахад бол адилхан л да. Энэ бариад үзэхэд их адилхан. Сатурк утсын нэлээд хатуу, дээрээс нь ус руу 4 дахин хурдан живдэг. Усны доогуур өөрс тоглуулахад маш юм боломжтой ийм утас байдаг. Дээрээс нь түрүү хатуу гэж нэрлэлээ. Түүнээс гадна ой санамжийн тэгтэй тэнцсэн гэсэн. Ой санамж утасны ой санамж гэж нэг нэрлээд байгаа гэхээр
Энэ сүүлийн үед гарсан нэр том юм. Sufix энэ одоо миний гарт байгаа Rapala үйлдвэрлэгч Sufix брендийн утас болохоор их ой санамж багтай гэж. Тэрүүгээр их алдартай. Ой санамж гэдэг болохоор тодорхой ямар нэг юм өгөө шидэл том загас ордог ч юм уу эсвэл нэг тодорхой ямар нэг зүйл ингээд тэгэлдэн тэгэлснийгээ дараа хүчил татсны дараа өөрөлдвөл утасны суналт буй деформацид орсны дараа хэв ажилтанд орсны дараа тэр хэвийн ажилтаа санах үзэгдлийг ой санамж гэдэг. Тэгээд ой санамжгүй утасууд хамгийн сайн гэсэн үг. Ийм хичээл хийж явах дундуура завсарж явах дундуура ийм эрзэний өгөөшөр бол алган засыг бол түүх шижтэй юм байна. Ерөнхийдөө спиннингийн өгөөшний басны гол хэсэг бол яа харахгүй бол эрзэний өгөөш байгаа. Силиконы өгөөш. Силиконы өгөөшийг болохоор ерөнхийдөө ийм хүнд чийг толгоогоор тоглоулна. За силиконы өгөөш бол яа тоглож байгааг та харж байгаа. Ийм Vibrohost буюу ийм чичиргээ сүлт өгөөшүүд байдаг. Мөн чичиргээ сүлтээс гадна ийм мушгаа сүлт өгөөшүүд бас байдаг. Мушгаа сүлт өгөөшүүд. За янз янзын өнгөтэй өнгөний хувьд болохоор төрөл бүрийн хувилбартай ийм байдаг байгаа. За яг одоо би шидэж байгаа өгөөш болохоор Storm брендийн Pro Shade буюу мэргэжлийн Shade гэсэн мэргэжлийн жарахаа гэсэн ийм өгөөш байна. Тэгэхээр ямар ч нэг юм улаан дээгүүрээ шар нуруутай ийм улаан ягаан тийм улбар өнгийн ягаан улбар шар өнгийн ийм өгөөш шидэд ямар ч бол алган загсууд их сайн өнгөөр юм байна. Тий. За хэдүүлээ дахиад зүгээр хичээлийн дундуур зөвлөгөөний дундуур зөвлөгөө шидэд харъя. За энэ дэндүү ойрхон шидсэн учраас за загс бол хажуугаар өнгөрсөнгүй. За тэгээд эрзэний ийм силиконы өгөөшийг хэрхэн тоглоулах вэ? Тийм ээ? Хэрхэн тоглоулах вэ гэж. За энэ эрзэний өгөөш зориулсан төрөл бүрийн ийм толгоонууд байдаг байгаа. Тэн дээр тодорхой болохоор миний спиннинг учраас нэгэн спиннинг учраас өөрийнх нь толгооны жишээ нь 5 грамын shed head гэж жишээ нь миний гартууд байж байна. Shed head. Тэгээд мөн 3.5 грамын жинтэй big eye тэгээд дундаа big eye том нүдтэй буюу X long буюу extra long урттай юм өгөөшүүд байна. Тэгээд эрзэний өгөөшийг зориулсан энэ жиг толгоонууд нь болохоор эрзэнийг юм тогтооход зориулсан юм одоо юм ховлнуудтай янз бүрийн тэглүүрүүдтэй байдаг юм ба. Энэ тодорхой грамтай энэний ард болохоор төрөл бүрийн өнгөтэй эрзэний буюу силиконы өгөөшүүдийг өөрөө хайчлаад хэд хэдийг хооронд нийлүүлээд угсраад хэлбэр гаргаад янз янзын тийм усан дотор чичрэг өгөөсөд зориулаад бие тодорхой хайчаар ингээд сэгэлж бариад ингээд их сонир сонир хийцтэйгээр өөртөө загасч болно. За бүр эсвэл бүр жижиг юм ультра лайтын жижиг гэж байж болно. Их том хүнд жиг толгойтой яг том эрзээнүүдийг шийдэж юм болох юм байгаамаа. За эрзээний өгөөшүүд болохоор ерөнхийдөө ийм байна. Өнгөний хувьд болохоор төрөл бүрийн сонголттой байж байна. За би энэ саунд болохоор төрөл бүрийн сонголттой Vibrohost-уудыг хийсэн байна. Улаан ногоон, шар, одоо бор өнгийн, за ягаан, цэнгэрч хүртэл байна. За аль ч өнгийн шидсэн ерөнхийдөө болохоор алган загас тэр, цурхаа загас тэр их дуртай өнгөдөг байгаа. За магадгүй их зөв тоглуулж чадвал цэвэг загас, хадран бүхий төрлийн загсууд өнгөх юм магадaltaй ийм эрзэний жарахаг жишээ нь сазаанч барьсан байгаа. Соомж буюу сулбуур загас тэ бас өнгөдөг ийм байгаамаа.
За нэг юм жижиг алган загас. За 3 слот тэгээ 3 доод орцоо харагдаж байна. За хэдүүлээ сая чи юу ярьж байлаа. За тэгээ воблерны тухай ам нээвэл уушгинэ гэж. Воблер ерөнхийдөө зориулалтаараа хөвг чадвараараа гэдэг юм уу да. Хөвг чадвараараа усны гадаргуугийн өөрөлд гадаргуу дээр хөвдөг те. Усны гадаргуу дээр гадаргуугаар тоглож одоо явдаг, усны гадаргуу дээр явдаг. Мөн усны дунд хөвдөг, живдэг хэмээн ийм олон янзад байдаг. За ингээд хөвдөг, живдэг одоо юу гэдэг дундуур шилдэг воблерууд болохоор эднэр өөрөөр суспендер буюу ус руу шидлээ тоглууллаа доош нь живлээ штэ. Тэгээ тоглож ит би нэг зогсоол усны дундаа ингээд хөвжил байна гэсэн. Усны дунд. Хэрвээ энэ живдэг воблер байсан бол жишээ нь countdown. Countdown болохоор тоглууллаа. Явж ийлаа, усан дотор явж ийлаа. Зогсоолоо. Живлээ. Sinking. Живлээ. Живдэг. Sinking. За усны гадаргуу дээр сэлдэг хамгийн сонирхолтой воблер. Энэ бол мэдээж popper. Popper маань өөрөө урагшаас энэ хомбоо амаараа усны мандал дээр хөвж хагаад усны мандал дээр ингээд уурсан татах үед яг урагшаа ус цацдаг. Яг энэ дуу чимээр загс доорс нь өсөрж өнгөдөг байгаа. За энэ skitter pop. Тэгээ түүнээс гадна сүүлийн үед ингээ хийцтэй X-Rap-уудыг дөөрөөсөн X-Rap pop. Энэ болохоор тоглолтын үед болохоор skitter pop-тэй төстэй усны гадаргуугаар тоглохоос гадна хурдтай татах үед усны гадаргуугаас мандал доогоор ороод мандал доогоор сонирхолтой тоглодог. Өөрөө rattling буюу дуу чимээ гаргадаг системтэй байгаа. За яг хөтэ монголчууд гадаргууг өөрөөс их сонирхдгүй л дээ. Гэхдээ яг зүгээр цаг зав байгаад заавал загас бариад гэртээ хараад шарж идэх тийм гол биш бол ийм сонирхолтой зүйлсүүдийг үзээд усан дээр янз тоглуулад өөрийнхөө ур чадрыг нэмэгдүүлээд сонирхолтой ийм аргаар загслууд их зүгээр. За ингээд дараагийн шийдэл дээр ийм хөөрхөн томоо гихчээ тод өнгөтэй алганыг гаргаж ирлээ. За ямарсан ийм зориултын форсет хэрэглэхгүй болохгүй. За ямарсан уртлын тгээ зогцсон. За ингээд алган загсаа. За жоохон хатууган шүтлээ. Уучлаарай. За ингээд спиннинг хэрэгжилж байгаа дараагийн бөгөөд хамгийн чухал өгөөш бол яа харахгүй воблер. Орчин загслах хэрэгслүүд маш их тийм сонирхолтой болсон байна да. Загсны бүхий л мэдрэлийг одоо дайруулж, дамжиж ямарсан загсыг барих юм болсон байна. Өөрөлдвөл сайн хажуугийн мэдрэл нөлөөлнө. Мөн сонсголын эрхтэн өөрөлдөнд ясанд нь тодорхой хэмжээний дуу чимээ өөх, нүдэнд нь харагдах байдал одоо их тод өнгөтэй. Янз бүрийн UV bright өнгө ч юм уу эсвэл юм ямар нэгэн тийм яг юм хайрцаг юм холограф өнгөнүүд түүнээс гадна юм хурц тод өнгийн өнгөнүүд мөн энэ харагдах байдалд нэмээд ийм саатай ийм тодорхой зориултын сүүлүүд энэ ингээд гоё цацаг ингээд цацрахаар загснууд түүнээр шавж дайрдаг ч юм уу те маш хүчтэй тийм одоо Max-Rap гэдэг одоо воблертэй гэдэг та маш хүчтэй ийм гялзагч ийм хийсэн ийм хайрцаг ийм өнгөнүүд их мэт ингээд харааны эрхтэнд нөлөөж байгаа. Түүнээс гадна үнэрлэх эрхтэнд нөлөөж байна. За сонсох эрхтний тухай түрүү хэлээ. Үнэрлэх эрхтэнд нь зориулаад төрөл бүрийн юм үнэртэй бодисууд одоо хийсэн байна. Энэ бол Trigger X брендийн Ultra Byte Pheromone Gel гэж байгаа. Энэ болохоор Linux загсанд манайхаар болохоор Linux Trout загсанд бол ерөнхийдөө зориулагдсан. Бас Zander 6 загсанд нуурын загснууд зориулагдсан бас байдаг. Тэгэхээр энэ болохоор Pheromone гэдэг нь ерөнхийдөө
орчуулбал эсрэг хүйцэндээ татагдах үнэр ч гэдэм үү да тийм үржлийн үед гардаг үнэр гэсэн тийм маш хүчтэй утгатай. Тэгэхээр загсууд ерөнхийдөө яах юм бэ? Одоо энэ жишээнд төрхсөн байна гэж бодъё. Төрхөөгүйдээ байж таа. Төрхсөн байна гэж бодъё. Шидлээ, татлаа. Яг ингээд татангууд яг нэг газар руугаа шидээд байх нь. Шидээд ангууд энэ татсан газар дээр юу үүсвэ гэхээр үнэртэй юм зам үүснэ. Үнэртэй зам үүснэ. Энэ зам дээр нь ерөнхийдөө загсууд бөөгнөр гэдэг юм уу да гэсэн ийм санаатай. Тэгээд загас бөөгнөр нь түүнээс гадна дахиад яг тэр зам руугаа шидээд татах үед нөгөө бөөгнөрсөн загас нь ордог ч юм уу, дайрдаг ч юм уу. Тэ иймэрхүү зориултаар хэрэглэн. Түүнээс гадна өгөөшөндөө түрхсэн байхад бол ямар нэг юм модон ч юм уу, пяур өгөөшийг түрхсэн байхад загас өнгөчөөд татаж амжаагаа тохиолдод гээд буцаагаад нулимх ийм байдаг бол тодорхой гээл өнгөсний дараа өгөөшийг өнгөчөөд бараг 1 минут орчим ч юм уу аман дотроо удаан байлгах ч юм уу. Тэ ийм онцлогтой янз. Гихмит ингээд орчин үеийн загслын хэрэгслүүд бол нэлээд тийм сонирхолтой болсон байна л да. Түүнээс гадна загсчдахад зөвхөн сайн загслын хэрэгсэл маш зөв тоногдсон уурга тэ даац сайтай мэдрэмтгий уурга дам маш хүч чадалтай хоош иддэг юм дамар мэдрэмтгий утас саяны хэлсэн вов дээр хэрэгсэл байгаас гадна загсчин хүний өөрийнх нь уур чадвар мэдрэмж бол маш чухал. Энэ бол яг зайлшгүй. Өөрөөр тухайн загсчин бол загас хаана вэ гэдгийг энэ нууран дэрлээ, энэ гол дэрлээ, загас хаана вэ гэдгийг өөрөө зайлшгүй тийм мэдэх одоо өөрийнх нь тийм туршлага энэ төр бол байх заавал тийм шаардлагатай. Заавал шаардлагатай. Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VNC корпорацийн Rapala, ViewFox, Supix, VNC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны хадан өвлийн хөд хөнгөө зэлүүд нутгийг гагцгүй машиндаа найдан зорьдог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрдог. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Трейд. Улам амар давлуулж байна. За ямар ч бит хоёр хойд ирэг дээр загсалж жагаад жоохон загс бас нэг цурхаа морхоос байрчихснаатай байсан. Тэгээд яалтчгүй туухтчлаа. Тэгээд салхин туугдаад нуурын гол хэсэгт маш их хүчтэй давлгаа байсан. Тэгээд ямар ч хүчтэй давлгаа гол хэсгээ бол ямар ч туулсан. Одоос юм бас хүчтэй дотор бас мохоо өргүүлсэн ийм давлгаа бол ирж байна. Тэгээ ямар ч бид хоёр яаж игээд эргэж болохгүй байна. Дагаад урууд шиг гэхээр юу маань зам маань хошуун заавал салхи руу харсан их зөв юм бэ. Илүү доктортой байна. Хажуугаараа эргэжлээр ерөнхийдөө хөмөрчөө түрүүн 2-3 удаа хөмөрөх шахтаа тэр голын нуурынхаа яг эргээр загсчихна гэж бодоод
одоо харамсалтай нь бид хоёр аврах хантаас тэр аврах хантаа цагиргуудыг авсангүй ингээд гадарсан байна. Тэгээд залуустай хандаад хэлэхэд ийм хүнд завсаа явж байгаа тохиолдолд битгий хүнд завтай явж байгаа тохиолдолд битгий ер нь юу эргээс холдоорой. Тэгээд аврах хантаа зүг угаасаа ямар салхитай салхихгүй байсан гарах шаардлагатай байхгүй. Бид нэр бит хоёрыг дөнгөж гарахад ямар байсан те? Огт салхи байхгүй нуур. Тэгээ сайхан маш тогтун байсан. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ гэж хилээд бит хоёр энэ дээр гаргасан боловч маш хурдан салхичлаа. Тэгээд үүд бүрхээд яг ихэн зураг бит хоёрыг туугаад ингэ явсан. Одоо ямар ч сан баруун зүүн урд эрэг маань нэлээд дөхөж байх шиг байна. Зүүн урд эрэг маань нэлээд дөхөж байх шиг байна. Зүүн урд эрэг дээр байгаа зүүн урд эрэг дээр байгаа машин тэрэг бол ямар ч сан харагдаж байна. За ямар ч сан энэтэйгээ эрг рүү ирэхээр мэдээж эрг рүүгээ бол давлгаа цохино гэдгийг бол ерөнхийд өөрчлөлт төсөөлж байгаа. Тэр улам эрг рүүгээ төгтөөсөн салхи бол одоо хойноос орой одоо тэгж байна. Улам ширвэсэж байна. За давлгааны эсчэл нэлээд нэмж завнаас мэн том хэмжээний давлгаа үүсчихвэл гэж ерөнхийд айж байна. Тэгвэл яг завны уртаас арай бага богино одоо долгионы урттай тийм давлгаа үүсэл бас ч аюул багтай. Энд зам маань нэгэн манай хин өсгөөгийн зам маань өндөр учраас бас арай бас нэг аюул багтай. Доороо ус нэвтрээгүй хуурай. Тэгээд ямар ч сан хуурай учраас аюул цоороогүй ямар нэг ус байх учраас бас арай бас нэг хөвгч чадвар өндөр байна. За ийм байна. Өнөөдрийн хамтаа зогслын нэвтрүүлэг ерөнхийдөө нэг иймэрхүү сүүл рүү өдөртөө маш сайхан тогтун байсан бид нар баяртай гарсан. Тухайн үед загсны идэж байгаа сууд байж байгаад яг загсны идэгчүүрээ бид нар жаахан дэгээ шидэх хооронд салхитай биднийг хойтлын эргээс урд эрг хүртэл хөөчлөө. За их л юм бодогдсон юм байна. Ямар ч усан дотор байж байгаад үнэхээр бас хүнд байд юм байна. Айсан яах вэ ийх бол ядаж байгаад аврах хантай заахгүй тийм байсан. За ингээд залуусаа үүнээс хойш салхитай үед нууран дээр битээ гарч байгаа маш аюултай байд юм байна. За гэхдээ хэдүүлээ хамтаа загштай.